Сайн байцгаана уу? Сайн байцгаана уу? За намайг Урт насангийн ган зэрэг гэдэг ILT багийн гишүүн For Life компанийн президент Айман Цолтой юм хүн байна. За намайг оюун чимгийн Яв Хулсан гэдэг би For Life компани президент Айман Цолтой ILT багийн гишүүн байна. За миний хувьд программист мэргэжилтэй хүн 17 жил хөлсний ажлын секторт ажиллаж байгаад 2016 онд одоо бизнесмен болохоор шийдсэн байгаа. Ингээд ILT багтагаа нэгдснээр Амжилтын академийн боловсролын тогтолцооны шатараалсан сургалтуудад хамрагдсанаар зөвхөн компьютерийн ард сууж идэг байсан хүн одоо бизнесмен болоо та бүхэнд ингээд сургалт авах гэж зогсож байгаа одоо маш их баяртай байна. Харин оюун олон маань За миний хувьд болохоор цахилгаанчин мэргэжилтэй дахны төмөлийн үйлдвэртээ одоо 8-аас 9 жил би цахилгаанчингаар ажилласан. За тэгээд амьдралаа өөрчлөх шийдвэр гаргаад ILT багтаа нэгдсэн. Анх нэгдэхдээ бол би бүр ноутбук асааж мэдэхгүй, Gmail-ийг нээж мэдэхгүй, төвшин жаргалахаар заалгуулад ингээд би ер нь бол сошиал орчингийн талаар аач байхгүй энэ багтаа нэгдэжсэн. Харин одоо би та бүхэндээ сургалт орох гээд ингээд өөрийгөө хөгжүүлчихсэн явж байна. За MLM-ийн бизнесийг бол ямар ч насны ямар ч мэдлэг боловсралтай хүн хийж болдог гэдгийг бид хоёр ямар ч байсан амьдралынхаа туршлагаараас харуулдаад явж байгаа. За тэгээд бидний хувьд та бүхэнд хамгийн хэрэгцээтэй ялангуяа 21-р зууны бизнесийн салшгүй нэг хэсэг болсон сошиал маркетингийг хэрхэн ашиглах уу гэдэг талаар цуврал одоо сургалтуудыг орно. 8 сургалт байгаа. Тэрний 4-ийг нь би, 4-ийг нь явуул маань орох юм байна. За явуулын хувьд ямар сургалт байна? Миний орох 4 сургалт болохоор пэйж хуудсыг нээх түүний тохиргоонууд. За тэгээд пэйж хуудсан дээр хэрхэн контент оруулж органик хандлтыг бий болгох уу? Одоо органик гэдэг маань одоо бүүстлэх шаардлага байхгүйгээр олон хүний урсгалыг татах. Пэйжнийхаа одоо лайкинг тоог нэмэх гэж хэлж болно. 2 дахь сургалт нь. За 3 дахь сургалт нь болохоор одоо мэдээж пэйж хуудсан дээр бид нар контент оруулна тийм. Контентыг бэлтгэхэд бол бид нар маш сайн зураг янзлаг байх хэрэгтэй. Тэгэхээр Canva.com гэдэг сайтын талаар дэлгэрэнгүй одоо сургалтыг орох байгаа. За дээрэс нь одоо Zoom гэдэг одоо олуулаа хоорондоо харилцдаг лайв хэлбэрийг одоо шинжилсэн байдлаар ашигладаг энэ аппликейшны талаар одоо зааж өгөхөөр сургалтуудыг бэлдсэн байгаа. За миний хувьд бол Facebook-ийн бустыг хэрхэн хийх вэ? Хэр одоо оновчтой үр дүнтэй буст хийх үү гэдэг талаар нэг сургалт орно. Дээрээс нь чатботын тохиргооны талаар сургалт орж байгаа. За чатботоос бас бустыг хэрхэн хийх вэ? Тэгээд хамгийн сүүлд нь мэдээж хэрэг бид сүүлийн үед бол маркетингт хамгийн үр өгөөжтэй байгаа хэрэгсэл бол ерөөсөө видео контентууд, видео контентийг хэрхэн бэлдэх үү гэдэг талаар сургалтуудыг орох болно. Маш чухал сургалт шүү дээ. За ингээд бидний сургалттай хамт байгаараа хэрвээ мэдгүй чадахгүй зүйл гарах юм бол групп дээрээ асуулт байдлаар үлдээгээд бид бас тэрэнд чи хариулаад явахаас боломж байгаа гэдгийг хэлмээр байна. За яг зөв. Та тэгээд сургалтаа дахин ингээд давтаж үзээд та төлбөрөө төлсөн гишүүн болсон учраас мэдгүй чадахгүй зүйл байх юм бол дахин үзээд ингээд сураад авах боломжтой байгаа шүү. За яв болон маань сая хэллээ шүү дээ. Огт компьютерийн мэдлэггүй хүн одоо ингээд та бүхэнд ийм төрлийн сургалт авах гэж зогсож байна гэдэг нь та ч гэсэн тун удахгүй ийм хэмжээнд хүрэхэд боломж байна гэдгийг харуулж байна. Ингээд бүгдэнд намжилт хүсье. Түр баяртай. За баяртай.